Манай пэйжэд дамжуулаад тогтмол орчуулгын өгүүлбэрт орж байгаа. Тэгэхээр өнөөдөр орсон өгүүлбэр болвол багш зөвхөн өвчтөө үедээ хичээлээ ордгоо гэсэн өгүүлбэр байсан. Хамтдаа орчуулж үзье. За нэгдүгээр энэ өгүүлбэр болвол нөхцөл зааж байгаа өгүүлбэр багш зөвхөн өвчтөө үедээ буюу өвчтөө үедээ л гэсэн нөхцөлийг зааж байгаа. Өөрөөр хэлбэл нэг л нөхцөлд болвол одоо тухайн үйл явдал болдгоо гэсэн. За энийг бид нар илэрхийлэхийн тулд англи хэл дээр илэрхийлэхийн тулд conjunction гэдэг холбоос үг хэрэгтэй болно. За нэг л нөхцөлийг заадаг conjunction үгсүүд байж байгаа. Энэ бол хоёр үг байна. За only if за эсвэл only when гэсэн эд хоёр conjunction-аар дамжуулаад бид нар энэ агуулгыг гаргах боломжтой. За тэгвэл only if-ээр дамжуулж өгүүлбэр бүтээ. The teacher doesn't give a class only if he is sick. За ангуул зөвхөн өвчтөө үедээ л хичээл ордог. За хоёр дахь хэлбэр буюу only when. The teacher doesn't give a class only when he is sick. За дахиад нэг жишээг үзье. За би бүрэн төвлөрчл байж л сайн суралцдаг гэдэг агуулгыг гаргахад мөн ижилхэн нэг л нөхцөлтэй үед би сайн суралцдаг. Тэр нь бүрэн төвлөр. За энэ өгүүлбэрийг бид нар only if-ээр дамжуулж орчуулъя. I can study well only if I am concentrated. За тэгвэл бүгдээрээ базаад нэгтгэр хэлвэл бид нар only if эсвэл when if гэдгийг бид нар зөвхөн нэг л нөхцөл тухайн зүйлийг хийдэг байхад ашигладаг.